Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. За манай Баянзүрэгт нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өвчин судлалын төв нь 11 их хэмжтэй, 18 сувилагч, 3 туслах сувилагч, 7 үйлчлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв нь Баянзүрэг дүүргийн 29 хорооны 0-16 насны 135 мянга орчим хүүхдэд 2 дахь шатлалын төрөлцсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 1 эмч, 2 сувилагч эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу манай төв дээр ирж зөвлөн туслах, хамтран ажиллах, харилцан туслах, солилцох зорилгоор ирж ажиллаж байгаа. Би 2020 оны 10 сарын 1-ээс 12 сарын 1 хүртэл Баянзүрэг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн өвчин судлалын тасагт ажиллахаар ирсэн байгаа. За энэ хугацаанд бид нар болохоор хийгдэх ажлуудаа бол ерөнхий хөтөлбөрөөр батлуулаад, захирлаараа батлуулаад үйл ажиллагаануудаа хийгээд эхэлсэн байна. За үүнд юу орж ийнэ гэхээр яаралтай тусламжийн тасаг одооны байдлаар болохоор насанд хүрэгчтэйгээ ингээд хамт байдаг болохоор яг ингээ үйл ажиллагаа явуулах хүүхэд үзэх үед бэрхшээл гардаг. За үүнийг боломжоор нь ингээд байрлалын солиод арай өөр газар байрлуулад тэгээ тэр өрөөгөө яг нэг яаралтай тусламжийн хэсэг болгож тогтчуулаад үйл ажиллагаагаа явуулах гэж байна. За тэгэхээр энэ одоо бол төлөвлөлөөд одоо ингээд яг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр явагдаж байна. За тэгээд тасагт болохоор нийт одоо өнөөдрийн байдлаар 166 хүүхдээс 17 хүнд хүүхэд байгаа. За тэгээд эмч нартай болохоор 7 хоногт нэг удаа хичээл заах буюу онлайн мэдлэг олгоод тэгээд ажлын байран дээр нь дадлагжуулах үйл ажиллагаа нь явагдаж байна. Сувилагч нар маань болохоор 2 сувилагчтайгаа ирсэн байгаа. Сувилагч нар маань болохоор 7 хоногт нэг удаа сувилагч нарын ярианд нь онлайн мэдээлэл өгөөд тэгээд мөн ажлын байран дээр нь дадлагжуулах үйл ажиллагаа нь хийгдэж явагдаж байна. За тэгээд хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар болохоор шөнөдөө болохоор маш олон хүүхдүүд ирдэг. За эдгээр хүүхдүүдийн ойролцоогоор нэг 20-25% нь хэвддэг байгаа. Тэгэхээр нэг 70-80% нь зөвлөгөө аваад буцдаг. За энэ одоо томоогийн улирлаа эхлээгүй байхад ийм их ачаалттай байгаа юм чинь ер нь бол өрхийн эмч нар руу чиглэсэн үйл ажиллагаагаа хийж эхлэе гэж төлөвлөж байгаа. За үүнд нь яах юм бэ гэхээр өрхийн эмч нарыг цуглуулад за ер нь бол тухайн нөхцөл байдлыг танилцуулаад яг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ингээд 7 хоног болгон гардаг лүцэгэмэн дээр гардаг мэдээллүүдийг цаг тухайд нь хүргээд за тэгээд авах арга хэмжээ болон ямар тактик эмчилгээнд дээр ямар тактик баримтлахууд тэр тал дээр зөвлөгөө өгье гэж төлөвлөж байгаа. Баянзүрэг дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд хүүхдийн эмч нар нь бүгдээрээ төрөлсөн мэрэгжил эзэмшсэн хүмүүс байгаа. За үүнтэй холбоотой уушигны эмч нар маань 3-4 эмч байгаа болохоор хүүхдийн өвчин судлалын төвд уушигны тасагтаа бий болно гэж төлөвлөгөөнд орсон байгаа юм билээ. За үүнтэй холбоотой бид нар өвчнийхээ нозлог, ямар өвчин тэнд эмчлэгдэх үү, хэн эмч нь байх уу гэдэг шинэ зохион байгуулалтанд ороод эхэлж байгаа. Үүнийх нь үйл ажиллагаанд нь оролцоо явж байна. Одоо нэг эмч 2 сувилагчтай туршлага солилцох, зөвлөн туслах, сургалт зохион байгуулахаар ирсэн. 7 хоногт нэг удаа онлайн мэдээлэл сувилагч нартай өгөөд ажлын байран дээр дадлага хийж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна.